Өөрөөр хэлбэл тийм байж Гараад эхэлцгээе. Зүрх сэтгэлийг Тэгэхээр энэ цаг маань өөрсдөө дүгнэх цаг байх нь шүү. Амьдралын зохиол ямар чухал болохыг бас сануулгах цаг байх нэ. Тэгэхээр та нар маань анхааралтай. Сарай юу гараад байна? Баад явсан сөрөн Sharon-Rose мастерыгаа урьж байна. Би өөрөөр За та бүхэнд энэ орой мэндийг хүргэе. Sharon-Rose мастер Жавсан сүрэн миний би өнөө орой та бүхэндээ өөрийнхөө амьдралын зохиолыг танилцуулахад бэлэн болсон байна. За. Чи ингэж байсан юм шүү. Яа. За чараа. Энэ маань юу нээлттэй дөнөө. За би буцаад. Энэ юу ахгүй байна. За буцаад. Энэ нэг юм. Я би дахиад орох юм. Манай дахиад явах юм. Сая өгнө гүйж явах швсэн чи явах чи. Энэ сумрог нүрсэн. За би дахиад нэч. За. Энэ яг дүүхгүй. Гүүгээ чаа сая өгнө би. Юу яагаадсэн чи. За. Миний хувьд гэх юм бол Atomic компанид 2023 оны 3 сараас эхлэн ажилласан. 2023 оны 11 сард эхний цол болох Sales Master цол, 2024 оны 5 сард Diamond Master, 25 оны 1 сард одоо Sharon-Rose Master цолыг хамгаалсан. Тэгээ энэ яг Atomic бүрэн цагаа гаргаад ажилласан хугацаа буюу 1 жил 2 сарын хугацаанд энэ 3 цолоо амжилттай хамгаалаад олон хүмүүст одоо мөрөөдөл зориг гэдэг зүйлийг боломжийг санал болгоод ингээд явж байна. Тэгэхээр хүн болгоны амьдралд бид нар
100-ны тайз байдаг. Нэг киноны, нэг драмын гол дүр байж байдаг. Тэгэхээр энэ драмын дүрд би гол дүр байх юм уу, аврагч байх юм уу, эсвэл хохирогч байх юм уу гэдэг нь бид нар одоо зохиолоо хэрхэн яаж бичснээс ерөн шалтгаалдаг. Тэгэхээр миний хувьд гэх юм бол би бага насаа бол маш гоё аз жаргалтайгаар мөрөөдөл дүүрэн өнгөрүүлсэн ирээдүйд мэрэгчлээ сэтгүүлч гэж боддог байснаа хуульч болно гэдэг мөрөөдлөөр маш гоё дэврүү мөрөөдлөөр одоо хүүхэд насаа өнгөрөөсөн. За тэгээд 10 жилдээ 2002 оны одоо сүүлээр 9-р ангид байхдаа нийгмийн тухай мэдлэг хичээлийн олимпиадад ороод 9-р ангидаа их сургуулийн урилга аваад тэгээд нөгөө МОС-ийн одоо хуулийн ангид орно гэдэг зүйл маань арай өөрөөр Монгол Улсын их сургуулийн түүхийн анги болж өөрчлөгдөд 9-р ангиас 10-р ангиадаа дэвшиж суралцаад тэгээд конкурс өгөх байсан боловч тухайн үед одоо би эргээд бодсон тухайн үед болохоор ахаад би одоо МОС-ийн урилга авчаад эргээд одоо конкурс тэгээд одоо МОС-ийн хуулийн сургууль авч чадахгүй бол би яана гэдэг нэг юм санаа зовлтоосоо болоод тэг хүсэжсэн мэргэжлийг эзэмшиж чадаагүй урилгаараа яг тухайн сургуульд орж исэн. Тэгээ би одоо эргээд боддгийг бидний үед бол ерөөсөө Монгол Улсын их сургуульд л орчвол ингээд болно гэж боддог байсан. Он сурдаг хүүхд МОС-д орохгүй бол болохгүй. Конкурсд МОС авч чадахгүй бол би онгоо гэдэг зүйлээр бодож ирсэн. Эргээд бодоход би ямар ч сургууль байсан яг мөрөөдлийнхөө төлөө явах хэрэгтэй байсан юм байна гэдгийг айгүй сайн сүлд нь ойлгож авч ирсэн. Тэгээ амьдралын туршид бол би одоо их сургууль 10 жилдээ их сургуульда амьдралын талбар дээр гараад ихэн үедээ маш гоё би гол дүр тоглоо явж ирсэн. За сүүлдээ бидний амьдралд одоо богинохон ч гэсэн одоо бид 40 хүрэх байгаа наснда гэхэд бас нэг тийм их хугацаа биш ч гэсэн зөндөө олон амьдралын асуудлуудыг, гой сайхан зүйлүүдийг, бэрхшээлүүдийг туулаад ингээд явсны эцэст юу болсон бэ гэхээр амьдралын явцад би нөгөө нэг гол дүрээс хазаагаад би хохирогчийн дүрд орчихсон. Гундцсан нөгөө мөрөөдөл зориг гэдэг маань хаана гэдгийг мартчихсан нэг тийм хүн болцсон явж исэн. За тэгээд яг Atomy-тай уулзраад, Atomy-тай танилцаад яг энэ бизнесийг хийж эхлээд миний мөрөөдөл яг энд байсан юм байна. Ингэж явах хэрэгтэй байсан юм байна. Бид буруу зүйлээр зөндөө олон одоо цаг хугацааг дэмий өнгөрүүлсэн юм байна гэдгээ маш сайн ойлгосон. Одоо бол би эргээд амьдралынхаа гол дүрийг бүтээгээд найруулагч нь болоод амжилттай одоо амьдарч байна. Тэгээд бас зөндөө олон хүмүүст мөрөөдөл зорилгыг нь сануулад хамтдаа мөрөөдөл зорилгоо биелүүлээд ингээд явж байгаа жирийн нэг ээж эмэгтэй байна. За тэгээд мэдээч одоо миний амьдралын түүх яг хүмүүсийн цэг бол их сургуульд ороод ээж аав маань хэлдэг штэ. Онц сур сайн сургуульд ор, сайн ажилд ор, сайн үдээс ингээл чиний амьдрал болно гэдэг. Яг л энэ замаараа 2007 онд их сургуулаа онц дүнтэй төгсөжсэн. За тийм их сургуулаа бас цөөхөн үед хүүхдээ адил онц төгссөн учраас би бас дараагийн ажлын байр маань бас бэлэн маш амархан ажилд орж исэн. Одоо үндэсний төв архив гэдэг та бүхэн маань. За тэгээд энэ яг анх миний ажилд орж исэн үе маань ажлынхаа эгчтэй ахуулж исэн зураг байна. Өнөөдөр тэгээд золоо спонсортай яриад ингээд би турхаа исэн байж гэсэн чинь үе таны энэ булчин могомгоо чи байхгүй исэн байж тэгээд яг нэг амьдралын явцад одоо нэг 10-20 жилийн дараа гэхэд яг нөгөө нэг сайхан авгаа махан ургацсан ингээд харахад энэ одоо хэдүүдээ яаж ургачваа гэдэл сая бас бодоод инээлдээ сууж ялаа. За тэгээд амьдралд хүсэл тэмүүлэл дүүрэн юм жоохон амьдралд анх хөл тавьж байсан. За тэгээд энэ бол миний амьдралын анхны аялал, анхны одоо өртөө байсан. За тэгээд 2009 онд анхны хүүгээ төрүүлээд бас сумандаа эргэж очиод ээж аав дээрээ очиод нэг хүүгээ 2 жил харах хугацаа надад байсан. Тэгээд тэр хугацаанд ч гэсэн би бас сургуульдаа бас нэг жил багшлаад бас зүгээр суугаагүй. Тэгэхээр миний хувьд гэх юм бол миний бусдаас ялгарх нэг давуу тал юу гэдэг вэ гэхээр байнга ингээд шин зүйлийг уг нь хайдаг, суралцах маш их тэмүүлэлтэй, ирээдүгөө ер нь айгүй сайн сайхнаар ингэж төсөөлдөг. Тэр маань одоо хүртэл ер нь ингээд бууж өгөөгүй учраас энэ Atomy-тай учирсан гэж боддог. За тэгээд 2011 онд хүүгээ 2 нас хүрэхэд нөхөртөөгөө хамт
бусад залуучуудын л адилаар бид нар ингэдэг штэ. Сайн сайхан амьдралыг мөрөөдөл гадагшаа явуулвал амьдрал сайхан болчихно. Бүх юм гоё болчихно гэж боддог. Яг л тэр хүслээрээ би 2011 онд хүүгээ ээж авдаа үлдээгээд Францад очиж амьдарч исэн. За тэгээд мэдээж тэр үед харийн улсад очиод амьдрах бас тийм амар байгаагүй, бас л үр зээл тавиал явж исэн. Очоод үр зээлээ түлэн, очоод орон гэртээ болно, машин хэрэгтэй болно, ийм юмтай болно, тэм юмтай болно гэл тэгэл зүтгэжсэн. За яг энэ үеэс эхлээл ер нь миний амьдралын хэмнэл нэлээд өөрчлөлт орсон санагддаг. Одоо би эргээд тэр үе дээр очив. Би инх байжээ гэл боддог. Гэхдээ тэр зүйлүүдийг би бол ухраахыг хүсдэггүй. Өөрийнхөө алдаатай, оноотой бүх энэ өнгөрсөн дурсамжуудаа би үнэхээр хайртай. Яагаад вэ гэхээр тэр одоо зүйл болгон намайг өнөөдрийн жавзан сөрөг бүтээгээд байж байгаа болохоор би өөрийнхөө цаг мөч өнгөрсөн болгонд хайртай байдаг. За тэгээд мэдээж одоо хүмүүс ингээл гадагшаа гарахаар мэдээж гой сайхан зураг тавьдаг, гой сайхан байгаагаа харуулдаг. Тэрний цаана ямар зүйл байдгийг ерөөсөө мэддэггүй. Тэгээд 4 жилийн хугацааг өнгөрөөгөөд 2015 онд Монголдо ирж байсан. За 2015 онд Монголдо ирээд би өөрөө хөвсгөлдөө сууршаад багшийн ажил ерөөсөө хийхгүй гэдэг байсан боловч тухайн үед төрийн албаны шалгалт өгөхээр миний мэргэжил бас тохирохгүй. Тэгээд багшийн ажилд орж исэн. 2015 онд багшийн ажилд ороод тухайн үедээ бол аймагтаа очиж 2015 онд гэдэг чинь бас хөрхөн боломжийн өөрийн гэсэн аятайхаа орон гэртэй, аятайхаа машинтай. За мэдээж Европоос ирж байгаа хүн чинь бас хувц сундар нь аятайхаа дайжгүй ийм байдалтай ингээд анх одоо аймагтаа очиод багшилж байсан. За тэгээд багшлах явцад бол мэдээж би бас тухайн ажилласан газараа өөрийнхөө чадварыг үнэлүүлээд бас дайжгүй гайгүй ажилдаг байсан. За тэгээ бас дутагдлын хажуугаар дуугаа өнгөрдөг. Тийм зантай. Тэгээ энэ одоо эхний энэ зураг бол одоо багш нарын цалин өгөөс одоо маш бага байсан. Анх нөгөө багш нарын одоо анх дахь хурал гээд одоо улсын хурлын гишүүн болсон мөнхтэй гишүүн чи анх нөгөө санаачлал багш нар нэг ажил хаялт хийгээл ингээд байжсэн. Тухайн үедээ бол би сургуулийнхаа үйлдвэрчний хэвлэлийн дараагаар ажиллаж байсан. За тэгээд аймгийн багш нар цуглаад ажил хаялт хийх юм болол яг л нөгөө нэг зангаараа хүмүүсээ цуглуулж аваад тухайн зарласан өдрөө ажил хаялт хийсэн чинь аймагтаа ганцхан манай сургууль ажил хаягдсан. Тийм байжгаад тэгээд тэрнээсээ болж бас жаахан шарагдах, хавчигдах ер нь ингээд ийм шудраг байдлаар төрийн албанд ажиллах нь өөрөө бас ер нь бас дэмий юм байна гэдгийг ер нь ойлгож амсаж эхэлсэн. Тэгээд бас л за би одоо цаашаага яах вэ? Бас л эрэл хайгуулаа багшийн ажлаа хийжсэн ч гэсэн эрэл хайгуулаа хийжсэн. Яагаад вэ гэхээр багшийн цалин маш бага байдаг. За дээрэс нь 24 цагийн баг 24 цагт нь ажиллана. Хагас үтэн сайн гэртээ үзэгдэхгүй, цалин нь үзэгдэхгүй энэ л амьдрал. Яг эргээл нөгөө Монголынхаа амьдралын циклд орж исэн. За тэгээд 2018 онд би одоо Amway компани бүтээгдэхүүн болох iCook гэдэг одоо тогоогийн давс хэрэгэлдэг, ус тос хэрэгэлдэг, ичтэй тогоо гэдэг зүйлийг сонсоод анх одоо аймагтаа семинартанд суугаад хоолыг нэдэж үзээд үнэхээр одоо тэр хүний илтгэлийг сонсоод үнэхээр юм боломж байд юм бол би өөрийгөө сориод үзьгээд тэгээ шууд дээрээс шийдвэр гаргаад тухайн үед би яг нөгөө декретийн амралтаа авч исэн. Тэгээ шууд одоо Amway бизнесийг хийнэ. Би одоо ийм болно, дэлхийн бизнес хийнэ гэд одоо шийдвэр гаргаад бизнес одоо сүлжээний бизнесийг анх удаа хийжсэн. Өмнө нь бол миний хувьд хүн сүлжээний бизнес санал болохоор яадаг байсан бэ гэхээр ерөөсөө л нөгөө нэг ийм тор барьсан, хүнд бараа шахсан, хідэн авгаа энэ ёстой бүтэхгүй, энэ ёстой гэдэг ийм ойлголттой. Тэрийг ерөөсө баг ингээд нэг нүдэрээ ч үздэггүй юм байсан хүн гэнт ингээд сүлжээ хийж эхэлж байгаа. За тэгээд байдаг чадлаараа хичээсэн. Яг одоо декретний амралттай ч байсан, ажилдаа орох цаг болсон, ажилдаа орохгүйгээр хийсэн. Гисэн хэдий боловч юу болсон бэ гэхлээр юу яд юм бэ лээ. Маркетинг нь үнэхээр одоо ингээд би эргээд бодохоор маркетинг нь үнэхээр хүнд байсан юм билээ. Яагаад гэхээр одоо Atomic компани маркетингийн хувьд гэх юм бол дээд хязгаар гэдэг зүйлийг тогтоогоод өгсөн байдаг. Тэгвэл тухайн бизнест яасан бэ гэхээр дээд хязгаар ер нь одоо ингээд хараад байхад судлаад байхад Монголд байгаа ч юм уу энэ сүлжээний
бизнесүүд бүгдээрээ дээшээ хязгааргүй байдаг. Нөгөө нэг бид нэр Candy Crush тоглодог штэ. Тоглоод байдаг дараагийн үе ингээд дараагийн үе яваад байдаг. Яг тэр байдлаар хамгийн дээрний хүн очсон байхад би өнөөдөр тухайн бизнесийг хийлээ гэхэд хизээч би тэрэнд хүрэх боломжгүй буюу би зүгээр л нэг ажилтсан зүгийн шиг ажиллаад хин нэгний мөрөөдлийг нь бас л биелүүлээд явах тийм зүйл байсан байна гэдгийг одоо би эргээд олж харж байгаа. Гэхдээ би тэр бизнестэй учирснараа яасан бэ гэхлээр би маш их зүйлээс хоцорч яваагаа ойлгосон. Яагаад гэвэл би 3 жил багшийн ажлыг хийсэн боловч яг л тухайн одоо хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөр маргаашийн өдрийн ээлжид нэгж одоо хичээлийн төлөвлөгөө яг л нэг сурах бичгийн хүрээнд яг л нэг өдрийнхөө амьдрал нөгөө ханхны тойрог гэдэгтэй өглөө бослоо ажилдаа явлаа өдөр ундаа уулаа орой гэртээ хайрлаа унтлаа яг нэг юм цикл тойрогтол эргэлдээдсэн байгаа юм. За тэгээд тэр үеэс эхлээл хувь хүний хөгжил гэж ямар юм бэ гэдэм бэ? Бид нар мөрөөдөл зорилготой хүрэхин тулд яах ёстой юм бэ гэд зөндөө олон зүйлүүдийг мэдэж эхэлсэн. За тэр өдрөөс эхлээд юу болсон бэ гэхлээр би 18, 19 оноос эхлээд ерөөсөө бид нар ийм амьдралаа тэнцвэртэй авч явах хэрэгтэй байна. Амьдралын энэ тойрог байд юм байна. Энэ тойргийг би энэ дугуй болгочмод энэ амьдралын тойрог маань эргээд миний амьдрал тэнцвэртэй болох юм байна гэдэг зүйлийг олж харсан. Тэгээд амьдралынхаа одоо өөрийнхөө байгаа тэнцвэрийг үнэлээд ингээд өөртөө төлөвлөгөө гаргаад амьдралынхаа одоо зураглалыг гаргаад 18 оноос хойш ингээд явж эхэлсэн. За тэгэл мэдээж тухайн үед тэр бизнес ээжээс учраас би энэ бизнесийнхээ оргил төрнө гэл Орос руу хүртэл ингээд семинарт явж исэн. За тэгэл гой зургууд тавиал би ирээдүйд ийм болно, тийм болно гэл амьдралынхаа одоо амьдралын зохиол одоогийн бидний юугаар бол мөрөөдлийн самбар гэж ярьдагсан. Тэрийгэ бүтээгээл ийм машинтай болно, ийм байртай болно, 10 жилийн дараах жазсан сөрөнд 5 жилийн дараах, 1 жилийн дараах гэд ингээд төлөвлөгөөнд орж эхэлсэн. За тэгээд тэр төлөвлөгөө мөрөөдлүүдээ бичээд байлаа. Хүмүүс төлөвлөгөө мөрөөдлөө бичгэд биелдэг гэл хүмүүсийн гой семинарыг сонсноо. За тэгэл нэрээ үнэхээр л биелдэг юм бахтаа гэж 2 жил бичлээ. Нэг ч биелдэггүй. Тэгээ сүүлдээ шантарч байгаа юм чаа. Тэгээд тухайн үед 19 оноос эхлээд миний амьдралд бас айгүй тийм өөрчлөлтүүд бий болж эхэлсэн. Одоо хувийн амьдралд маань одоо ингээд уналтууд тэг гэр бүлийн асуудлууд гээд гих мэтлийн ийм төвхтэй нарийн төвхтэй зүйлүүд орж ирсэн. За ер нь бол би ингээд энэ багшийнхаа ажлыг хийгээд ингээд яваад би цаана гарахгүй юм байна. Энэ бизнесийг хийгээч би цаана гарахгүй юм байна. За би одоо нөхрийгээ дагаад маань нөхөр 2019 онд бол ингээд нөгөө тухайн үед нэг хэсэг залуучууд маш их уршаа одоо өмнө говь руу явж том машин барьж ахуй амьдралаа дээшлүүлжсэн Монголын Солонгос гэж нэг хэсэг ч одоо 5 лоо чиглэлийг нэрлэдэг байлаа. Тэр үед л яг бас л хошуураад хамаг зүйлээ барьцаан тавиал машин тэрэг аваад явсан. Тэр маань бүтлгүүцсэн өрөнд орж эхэлсэн. За тэгээд ар гэрээ одоо асуудал хүндэрч эхэлсэн. Яг тэр үед би энэ бол миний байх ёстой зүйл биш юм байна. Энэ ажлыг хийгээд би амьдралаач авч үлдэхгүй юм байна. Цаашаага санхүүгөөч ерөөсө болохгүй юм байна гэдгийг хараад өмнө говь руу 20 оны 10 сард 2 хүүхдээ аваад өмнө говийн цогцсод очиж исэн. Тэр үе маань би яг тэр үеийг хүртэл би их сургуулаа төгснөөс хойш нэг ч өдөр би амарч байгаагүй, нэг ч өдөр би зогсож байгаагүй, өдөр болгон ажилдаг, өдөр болгон амьдралынхаа төлөө ямар нэгэн зүйлийг хийдэг байсан. За тэгээ 20 онд одоо цогцсод очихдоо би яг нэг жил хүрэх одоо 6-7 сарын хугацаанд ямар ч ажилгүйгээр яг гэртээ хүүхдүүдээ асраад яг ингээд нэг байж үтсэн. За тэгээд яг ингэж байна гэдэг маань би яг ингээд ажил гээд ингэж гүйж агаад амьдралаа алдчихж байгаа юм болов уу? Тийм болохоор би гэр бүлээ ингээд эргээгээд аврыг би сайн ээж, сайн эхнэр болоод би гэртээ бай, би хичээе гэдэг зүйлийг би шийдвэр гаргаад гэртээ байсан. Тэгээд яг энэ үедээ би бас зүгээр суугаагүй. Яг нөгөө нэг тийм 10 жилээсээ их сургуулиасаа хаач тийм нийгмийн идэвхтэй охин байсан. Тэгээд тэр үед яг нүүрсний салбар маш их хямралтай болсон, ханшин маш их унтсан, зөндөө олон айлууд бас л дампуурлын ирсэн үе байсан. Тэгээд тэр үеэс эхлээд би ер нь энэ одоо ханшин одоо яагаад унаад идэм бэ? Яа тийм бэлээ гэж судалж явж байгаад тэр 19 оны хавар
тухайн үед одоо хөрс өх ерөнхий сайд байсан. Тэр үед би яг төвчний гэргийн хувьд ерөнхий сайдад бид нар яг нөгөө үйлдэл хийдгүү болохоор үр дүн гардггүй бах. Ямар тач би нэг захидал бичээд үзье гэж бодоод анх бол одоо ерөнхий сайдад хаягдчих захидал бичижсэн. Яг л одоо жирийн нэгэн им айлын ихнэр байна. Зөндөө олон айлуудын амьдрал сүрж байгааг хараад би ингээд дуугаа байж чадахгүй байна. Энд ийм зүйлүүд болоод байна. Яах ёстой болоо гэд нэг ийм зүйлээр бичсэн чи яг сарын дараа зам тээврийн яамнаас надад хариу ирчихсэн байхгүй. Тэгэхээр яг нөгөө бид нар бас төрд нөгөө үгээ хэлэх юм бол эргээд бас тэр зүйл ирдэм байна. Бид нар нөгөө үйлдэл хэлэхгүй болохоор эс үйлдэлгүй гаргаад тахаар тэр зүйл бас ямар нэгэн одоо өөрчлөлт гардгүй юм байна гэдгийг бас ойлгож ирсэн. За тэгээд явсаар судалсаар байж агаад тээвэрчдийн эрх ашгийг хамгаалдаг ийм одоо төрийн бас байгууллага байдсан байна гэдгийг олж мэдээд тэгээд холбогдоод 2020 оны 1 сарын сүүлээр би одоо анх тээвэрчдийн зөвлөл гэдэг хүн Саарл гэдэг залуутай холбогдоод тэр маань их амжилт олоогүй байж агаад явж агаад 3 сард нь яг одоо миний спонсор болох Туултайгаа анх холбогдчихсан. Туул маань тухайн үед одоо яг тээвэрчдийн гэргийн дээрээ холбоо гэд яг тэр эрх ашиг хамгаалаад явж исэн. За тэгээ хоёулаа ярилцаад энд одоо хамтарч ажиллах шийдвэрээ гаргаад 2020 оны 7 сард анх би юу яжсан. Энэ Баян зам тээвэрчдийн холбоо гэд энэ холбооны одоо актад анх орж ирээд коврол өмсө тухайн үед ч нэг яг ковид эхэлжсэн коврол өмсө талбай дээр том шалаансны дугуй түрээд жолооч нартай гараад ингээд хамгийн анх одоо акц эхлүүлж исэн. Тэгээ яг тэр үеийн маань зураг байна. За тэгээд 8-9 сар гээд хотод орж ирээд энэ акцууд болоод одоо юунд хэвлэлийн хуралд оролцох. За тэгээд засгийн газарт бичиг хүргүүлэх. За гих мэтлийн ийм зүйлд ингээд дуу хоолойгоо өргөж явсан. За тэгээ энэ маань үр дүнтэй болоод 2020 оны 10 сараас ерөн тээвэрчдийн цалин нэмэгдээд маш олон айлуудын амьдралд нар гарч зөндөө олон хүмүүс үр зээлээсээ салж нурын тэнийсэн байдаг. Тэгэхээр энэ зүйлд ороод урамшаад нэрэл ингээд бусдыг баярлуулах, бусдад өгөх энэ зүйл хичнээн сайхан гэдгийг ойлгоцсон байсан. Тэгээ яг энд ажиллаж явах үедээ яг цэцэд очиод бас яг энэ чиглэлээрээ бас холбооныхондоо туслаад хамтдаа байж исэн. За ингээд байсан боловч 2022 оны 1 сард одоо гэр бүл маань салаад би одоо яг юугаач мэдхгүй танихгүй газар одоо 2 хүүхэдтэйгээ үлдчихсэн. Тэгээ яг би өөрөө за би чаднаа би машин явуулна гэд нэг удаа ганц удаа ирээсгээд машины маань юу аччихсан. Мотор нь цуцсан. Тэгээ би бүр нэгч төгөргөө авахгүй. Дээрээс нь хасахтай хүмүүс одоо үр зээлээ нэхэд идэг. Тэгээд би нөгөө нэг машины манд барьж явжсэн дүү. За энэ ерөөсөө болохгүй байлаа гэж яг ягууд нь. За миний дэ ороод тэрэ хоёлоо мөнгө чсэн яаж хийж байгаа хоёлоо машина янзлна, явуулна гэд. Тэгээ орж ирээд юунуудаа зөндөө олон хүмүүсээс бас л ингээл гуйгаал баахан лэрчүүтэй холбогдож харилцаж нэг юм ингээд өгөөч, нэг тийм юм тэгээд өгөөч, ингээд мөнгө зээлээч гэж гүйсээрээ байж байгаа машинаа ямар ч байсан нэг хөдөлгөөд. Гэхдээ тэр маань ерөөсөө яваагүй. Би одоо 2022 оноос 2024 оны хүртэл баг тэр машинтайгаа зуралдсан. Тэр машин маань надад ямар ч зүйл өгөөгүй. Бүр хасах би зөндөө олон асуудалд орсон. Тэгээд би бодсон байхгүй юу? Ерөөсөө хүн ингээд болохгүй зүйлдээ хичнээн тууштай байгаад бүр л болдгоо байна. Хаях ёстой зүйлээ хаях ёстой газар нь цэхийн тавьд хаях ёстой байна гэдгийг ойлгож байгаа байхгүй юу? Тэгээд тухайн үедээ би бодож исэн байхгүй. Иннээс л болж би юм боллоо. Тэрнээс л болж юм боллоо гэдэг. Гэхдээ эргээд бодоход яг одоо миний тэр машин тэрэг маань хэдийгээр ингээд намайг тэр зөндөө олон шалгуурыг надад туулсан байхгүй. Одоо яг энд гээд байж байгаа зургнууд яг би тэр цэцэд байж байгаа, 5-7-д байж байгаа үеийн зургнууд би ерөөс өөрийгөө юм болцсон мэдэхгүйсэн. Зүгээр л ингээд шороод нэг машиныг босгох гээд нэг юу яатсан. Ганц би 2 хүүхэдтэйгээ амьдралаа босгох гээд хичээгээд байгаа хүн байгаа байхгүй юу? Тэгээд тухайда бас нөгөө юугаа бас амвига бас хаяагүй. Гой одоо нөгөө хэдэн хоногийн энэ чи хэдний стори 2 сарын 14-нд 22 оны 2 сарын 14-нд миний постолж ирсэн стори яваад байгаа байхгүй. Тэгсэн чинь бас нөгөөдгөө бас хаяагүй амвигийнхаа уруулын будгаар уруулаа бодцсон ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө итгэл найдвар маань алдагдаагүй.
Тэгээ би хэрэндээ л би өөрийгөө гой байгаа гэж бодсон. Одоо ингээд та нар бүгдээрээ намайг таньж байгаа. Зарим хүмүүс шинэ хүмүүс байгаа. Гэтэ энэ зурагтаа та нар намайг ингээд харьцуулаад хараад үзээрэй. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр ерөөсө болохгүй буруу зам дээр хичнээн хичээгээд хүн болтгүй юм байна лээ гэдгийг би та нартай хэлхийг хүсэж байна. Тэгээд зөв зүйл дээр гараад босоод ирсэн байгаа би гэд ингээд төсөөлөд үзэхээр би одоо эргээд би амьдралдаа хохирч болоод тэр зүйлээс боллоо, энэ зүйлээс боллоо гэхээсээ илүү би одоо энэ амьдралдаа их баярладаг. Энэ одоо байгаа жин нэмсэн, царай алдсан, гундаад явж байгаа энэ үе маань надад юу вэ гэхээр маш том амьдралын эргэлтийг надад өгсөн. Би ерөөсө босох ёстой байна гэдэг зүйлийг надад өгсөн байхгүй юу? Тэгэхээр би яг энэ үеийн чавцсан зүрэндээ бол үнэхээр их хайртай байдаг. Надад зөндөө олон зүйлийг энэ үе маань надад өгсөн байдаг. Тэгээд яг энэ үе маань миний үнэхээр яг нөгөө хүний бүр хамгийн тоошоо ундаг гэж байдаг. Тэр үе минь байсан болохоор би яг энэ үеэ ярихаар яаж ч авахгүй ингээд мэдрэмжээ ингээд гаргачаад байдаг уучлаарай. За тэгээд энэ үед ингээд ийм болцсон явж байсан. Гэхдээ би энийг би ерөөсө тухайн үед өөрөө мэдээгүй. Сүүлд ингээд зураг харсан чинь ийм байгаад байгаа байхгүй. Ингээд 3 дахь зурган дээр тэр дэмжгийн иддээ байж байгаа энерги сэргээгээд очсон. Тэгэл ингээд харахаар миний харц ямар байна те. Хатсан гондуухан ингээд царай нь хухайсан болцсон те. Ер нь нэг тийм гондуу амьдралд ингээд нухлагдсан царай байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ би яг энэ төрхөндөө илүү их хайртай. Яагаад вэ гэхээр энэ төрх миний өнөөдрийн намайг бүтээж өгсөн байгаа. За тэгээд би хамгийн сүүлд 22 оны 4 сард би бүр яг цагаан хаданд 6 сар ажиллаж амьдэрсэн. Тэгсэн бууж өгөхгүйгээр энэ дээр бас бүр нэг гоё зураг байт юм а бүр нүүрстэй холилдсон бүр нэг халтайсан зураг. Тэрийг оруулахаар бүр хүмүүс шоконд орчих واخ гэд оруулаагүй. Би яг тэгээс хамгийн сүүлд 6 сар цагаан хаданд ажиллаад тэр үед би бас яг энэ бизнесээр бас бүр хаяагүй бүтээгдэхүүнээ хайчдаг байсан. Тэгээд тухайн үед би Анвигийн нөгөө юу яадаг оо байдаг. Оогоо хамгийн сүүлд би цагааднаас 23 мянган төгрөгөөр худалдаж аваад за шампуна 56 мянган төгрөг байдаг гэсэн баха. 280 грамтай шампунь ангижруулагч аваад 1 литрийн шингэн боко би 60 мянгаар хамгийн сүүлд тэгж аваад за энэ бүтэхгүй юм бэ. Би ямар амьдралтай байв лээ. Энэ бүтээгдэхүүн маань ямар үнэтэй вэ? За би угаасаа ирэлж чадахгүй мэн. За одоо болий гэд ингээд хот орж ирсэн. За тэр үе маань юу байсан бэ гэхээр туул найз маань яг намайг анх танилцахад найз нь ингээд Atomy гээд бүтээгдэхүүнийг олон жил хэрэглэж байгаа. Айгүй гоёо. Чи энийг ингээд хэрэглээд үзээрэй. Би Монголд орж ирэхээр ингээд цаашаа хий гэж бодд юм а. Хоёулаа хамтдаа хийгээд тэгдэг байсан байхгүй. Тэгэнгүүт нь би гөө би Anvil үнэж одоо туудаг Anvil үнэж гэдэг байсан гэдэг байгаа байхгүй. Тэгээд байж байгаа 22 онд орж ирлээ. 22 оны 9 сард Atomy нээлттэй хийцэн байсан. Тэгээд туул маань яг нөгөө шийдвэрээ гаргаад 100% ажлаа орхиод Atomy-га хийцэн байсан. Тэгээд тэр үед тэгэхээр миний царайцыг сая та нар харчлаа шүү дээ. Ямар байсан бэ? Тэгэхээр надад нүүр маань ингээд будаг төрхээр ерөөсөө ингээд шингэдэггүй. Ингээл ерөөсөө арзаас юм сих маань маш их тодорцсон. За тэгээд нөгөө юунд чинь нөгөө цагаан хаданд чи ямар гойж гоодох зүйл байх ш. Зүгээр нэг сайхан том хувц өмсөөл гойж гоодох юм байхгүй. Тэгээ сайхан цов идэл тэгэл явж исэн. Тэгээ арьс маань маш их хуураас миний бие арьс бол ер нь айгүй хуураад байдаг. Тэгээ арьс маань хуураашаа ингээд цагаан юм ингээд нэг хуураад байдаг ш. Яг тийм болцсон байсан. Тэгээ би туулаасаа ямар ч хэлсэн нэг бүтээгдэхүүнийг аваад хэрэглээд үзье гэж бодоод ирсэн. Тэгээ энэ бол миний энэ амьдралын аяллаа хамгийн зөв зогсоол байсан. За тэгээ эхний зураг бол би яг анх нэг туулынхаа центр дээр ирээд хамгийн анх ирээд хоёлаа ахуулж ирсэн зураг байна. За тэгээ энэ үед анх нөгөө дөрөвтэй evening care-ээр цэвэрлэгээ хийсэн. За миний хувьд бол бас нэг юм тийм юу ахгүй мэдрэмтгий төрлийн юм биш хүн. За нэг нь хэрэглэн бүр болохоо очихгүй.
Хүмүүстэй адилхан хүмүүс дуу алдаа ваа ингэсэн тэгсэн ингээд нэг удаа ирсэн тэгсэн ингэсэн гэж хүмүүс ярьдаг. Би бол ямар ч тач ингээд нүгүр амар ингээд харшил өгөөл туурал амар болохгүй. Зүгээр яаж байгаа ч мэддэхгүй. Тийм. За тэгээд өрөвтэй сэтийг хэрэглээд үзлээ. Тэгсэн чинь ах уу зүгээр л их мэдрэгдээгүй. За тэгсэн чинь туул яг ингээд хажууд юу байж байгаа. Маркетингаа ингээд яриад эхэлдэг байхгүй юу? Тэгсэн чинь хувийн оноо устдахгүй. Би бол тэр маркетинг ерөөсө сонсон гэхгүй ингээд чихээ бүгэлцэн сууж байгаа. Тэгсэн чинь хувийн оноо устдахгүй гээл. Тэгтээ. Тэнгүү чи нөгөө миний өмнө хийжсэн сүлжээнд яадаг байсан бэ? Сар болгоно нэг хувийн оноо хийн. Нөгөө багтаа ажиллахаас илүү нөгөө хувийн оноотоо зурлана. За тэгээд хувийн оноогоо хийчлээ. Тэнгүүд яадаг вэ гэхээр юу яадаг тэр оноо даас сарын дараа ахаад устчихна. Ахаад сарын дараа нөгөө хувийн оноогоо хийн. Тэгэнгүүт нь бүр гайхаад гэд нөгөө нэг сонсохгүй гэжсэн чи ингээд хараад ингээд сонсч эхэлдэг. Тэгсэн чинь юу Global One ID гэдэг дэлхийд даяар нэг ID-тай гэдэг ч аахгүй. Тэгэнгүүт миний нөгөө өмнө хийжсэн бизнес чи болохоор яадаг вэ? Одоо 3 дахь цолондоо хүрээд дэлхийн зах зээлээ нээж болноо. Гэхдээ өөр ID үүсгээд, өөр баг үүсгээд тухайн улсын тухайн юу байгаа шүү дээ, зах зээл байгаа шүү дээ. Одоо жишээлх юм бол Amway чинь одоо Төв Азийн зах зээл гэж явдаг байхгүй. Тэгвэл одоо тухайн улсын зах зээл дээр тухайн зах зээлийн маркетингээр ажиллана. За тэгээ бодглохлоор надад хэл ус хэрэгтэй. Би тухайн улсад очих ёстой. За надад мөнгө хэрэгтэй. Надад маш их өндөр чадвар шаардлагатай. За тэгээ тэр бүтэхгүй болсон байсан чинь их чинь Францад байгаа ш. Франц чиний таньдаг хүмүүс ааш. Чи одоо бүртгүүлсэн чинь шууд ингээд их чигээ бүртэл ингээд явна гэж байгаа байхгүй. Тэр нь бас бүр илүү таалагдаад. Тэгээ байжсэн чинь хувийн оноо одоо хийхгүй юм чинь 3 үедээ ингээд өвлөгднөө. Чиний хүүхэд хийхгүй байсан чи 3 үедээ өвлөгдөх системээ ингээд бүтээчих болно гэдэг жаа. Тэр хувийн болцол гэдэг зүйл байдаг учраас бусад сүлжээний бизнесүүд ч гэсэн тэгдэг. Одоо хувийн хүүхдүүдэд өглөөллээ. Тэгэнгүүт нөгөө хувийн болцлыг хангахын тулд ээжийнхээ үлдээсэн тэр системийг цааш нь орлогыг авах гээд шүү дээ их орлогыг. Тэгвэл яаж ч нөгөө хүүхэд нь тэр бизнесийг хийж орлогыг нь одоо нөгөө болцлыг нь хувийн оног нь хийж тэр системийг үргэлжлүүлэх боломжтой. Тэгсэн чинь миний хүүхдүүд өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр ажиллаж байхад Атомигаас орлого нь орж ирнэ гэд. Ийм зүйл надад үнэхээр их таалагдсан. За тэгээд бас эргэлзэж хальт ингээд юм бодож эхэлж байгаа байхгүй. За тэгээд туулаасаа орон ойр сарчилгаагаа аваад за нөгөө нэг би крем арсны өнгөөр хувирдаг крем тухайн нөгөө мөнгөний боломжгүй биш байсан учраас яхаа өөртөө харуулаад нэг жоохон юм авч байгаа. За арс маань амар хууршижсэн учраас body lotion. За энэ хэдийг аваад явлаа. За тэгээд гэртээ очиод body lotion-ороо одоо би усанд ороод одоо төрөх юм байгаа сте. За ингээд хүрхлээ. Би өөртөө анх удаага нөгөө нэг вау гэж дуу алддаг тийм зүйлийг ганцаараа бүр дуу алдаад ингээд үнэрлээд утсан чинь айгүй гоё тийм зөөлөн үнэртэй. Тэнгүүд би ер нь биеийн тос олж чаддаг гэсэн. Биеийн тос түрхээр ингээд зарим нь ингээд зууралдаад эсвэл айгүй хурц үнэртэй. Ингээд биеийн төрсөн ч гэсэн өөр нэг тийм хурц үнэртэй нэг тааламжгүй. Гэсэн чи яг миний хүсдэг байсан яг тэр зүйл байсан. Тэгээ би анх Атомын body lotion-ыг дурлж илаа. За тэгээд 2023 он гараад 1 сард One Day семинар дээр урьсан намайг. За энэ бол One Day семинар дээр анх хоёул оролцож исэн үеийн зураг байна. Тэгээ One Day семинар дээр орсон чинь ингээл би бүр бүх юм ингээд манай компани систем өөрөө ингээд бүрэн төлөвшсөн Атомик гэдэг компани Монголд албан ёсоор ороод ирсэн учраас тэр семинар нь ямар гоё эмх зэгстэй, ямар гоё зарчимтай, өөрийн гэсэн соёлтой юм бэ. Тэр ураа гэл те. Тэгэл микрофон нүртэл ингээд Атомик гэдэг ингээд бичгтэй микрофон хөтлөгч энэ тэрийг хараад би дуу алдчихсан. Тэгэхэд өмнө байсан сүлжээний семинар болохоор яадаг вэ гэхээр зэрэглэл тогтоодсон маш мундаг хүн, нэг сайдын ихнэр, нэг том бизнестэй хүн, эсвэл гадаадд сурцсан бид нар хизээж хурж болохгүй. Маш гоё хүүхнүүд ороод ярьдаг. Гэхдээ маш гоё юм ярьдаг. Хизээ би ийм болох л доо, ийм болох юмсаа гэд сууж идэг гэсэн. Тэгвэл тэр семинараас Атомигийн семинар тис өөрсөн. Тэгээ би за ер нь бол эхлүүлье. Би хийе болох юм байна гэдэг шийдвэрээ гаргаад
надад одоо мэдээж санхүүгийн хувьд үнэхээр асуудалтай байсан. Тийм учраас яасан бэ гэхээр спонсорын маань хувьд надад маш их дэмжлэг үзүүлжсэн. Би анх ороод өмнөхөө бизнес ч гэсэн би бас л жинхэнэ асуудалтай явж исэн. Ерөөсөө 80-аас дээшлүүхээс доошлохоо байсан үе байсан байхгүй юу? Тэгээд би яг анвиг хийж явахдаа ч гэсэн бас жин зохицуулах хөтөлбөртэй байсан. Би яг зөндөө олон мөрөөдлийн самрууд дээр ч бичижсэн. Би ингээд энэ одоо жин зохицуулах хөтөлбөрийн ментор болоод ингээд олон эмэгтэйчүүдэд эмэгтэй хүн ер нь ингээд жин нэмээд царай зүс алдаад ирэхээр өөртөө итгэлгүйгээс болоод юу болгоноос хоошоо сууж яадаг дагаад амьдрал нь ч ер нь ингээд бүтлгүүдэд эхэлдэг юм шиг санагддаг. Тэгэхээр яг ийм эмгтээчүүдэд, ийм ээжүүдэд би ийм гоё клуб нээгээд ийм олон эмгтээчүүдийг өөрчлөөд итгэл найдварыг нь одоо өгнө гэдэг зүйлийг би ер нь бол 19 оноос хойш ингээл бичээл оролдоол явж байсан. Тэгсэн чинь яг Атомид жин зохицуулах бүтээгдэхүүнүүд байсан. Тэгээ тэр нь бүр за би өөрөөсөө тэгвэл энэ эслийн бодыг гарч мэрэгчлэн болох юм байна гэд анх орж ирэхдээ харж байсан. Тэгээ би анх орж ирэхдээ бол юу яажсан юун дээр туултаа уулзаад тэгээд буцаад төвсгөлдөө очиход миний багын найз байдаг. Одоо Sharon Rose Master наран гэрлийн ихч миний багын найз. Тэгээд найз дээр очисон чинь яг хүний найз яг нөгөө хүний болохгүй зүйлийг хэлдэм байлээ. Тэгээд ингээд очисон чинь намайг загнасан. Ста нэр арчаагүй чи одоо нэр өөрийгөө юу лээ хүнийг муухай хахад л хүн дуртай байд юм багаас хэнийг баярлуулах гээд байгаа юм чи 1000 балчны авгаашг болцсон байна. Наад гүзээгээ хар гэж намайг загнаад тэгээд юу өгөөд 10 гурил мөрл өгөөд аль энэ минийг наад гүзээ гэж загнуулаад тэгээд би эргэж ирээд жин дээр зогсон чинь би 90 кг болцсон байсан. Тэгээ бодож эхэлж байгаа байхгүй. За ер нь бол эрүүл мэнд асуудал үүсэж байгаа юм байна. Тэгээ яг тэр үед нөгөө эрт илрүүлэхт орсон чинь элэг өөхлөөд эхэлсэн, ходоо ч гэсэн жаахан асуудал орсон байсан. Би ер нь бол харцсангүй эрүүл эмч уудаггүй төрлийн хүн. Тэгсэн чинь ер нь бол ингээд өөрчлөлтүүд ороод эхэлсэн байсан. Тэгэхээр би ер нь өөртөө хоол ундан дээр жаахан анхаарах болсон юм байна гэдэг үедээ яг энэ Atomy бизнес яг уялдаа таарчиж байгаа. За тэгээд туул маань надад одоо хэрэгжилж болох бүхэл зүйлийг өглөө туршиж үзлээ. Бүгдийг хэрэгжилж үзлээ. Тэгээд сарын дараа одоо 2 сарын 14-нд би анхны яг нэг одоо энэ 2 дахь өдрийн семинарыг Atomy-тай хамт жингээ хасъя гэд энэ семинарыг Atomy-гийн жин зохицуулах бүтээгдэхүүнүүдээр анхныхаа семинарыг хийжсэн. Энэ семинарын бичлэг маань одоо YouTube суваг дээр хадгалагдчихэйдэг. Тэгээд анх ер нь бол шийдээд орж байсан Atomy бизнест. За тэгээд 2023 оны 3 сард компани нээгээд одоо бизнес гишүүн болоод явж исэн. Гэхдээ бас тэгээд тухайн үедээ бас хүн чинь яг системд орох гэж бас жах удсан. Золоо спонсор залгана, туул спонсор залгана. За зөндөө ороорой гэд би нөгөө эргээд нөгөө машин тахаа зурлаад уршаа говьроо очсон 5 сард очиод сар гарна тэндээ очсон. Тэгээ байж хагаад 6 сард эргэж ирээд мэдээж надад нөгөө асуудлууд байгаа учраас шууд ингээд ажилгүй эхлүүлчих гэрээс болохгүй гэсэн. Тэгэнгүүт нь найзынхаа тээврийн компанид ажиллангаа бас Atomy-го хаяагүй хийжсэн. За тэгээд 2023 оны 11 сард анхны цолоо хамгаалсан. Тэр үеийг болтол бас ингээд би 5-6 сар ингээд байгаадаа боловч системдээ өөрөө бүрэн байхгүй байгаа тахаар яаж исэн бэ гэхээр баг ерөөсө бүрэлдэж өгдөг юм билээ. Тэгээд системдээ би ороод эхэлсэн чинь намайг дагаад хүмүүс системдээ ороод сургалтандаа ороод баг бүрэлдээд эхэлсэн. Тэгээ анхны цолны сорилтондоо орохдоо мэдээж цөөхүүлээ. Яг одоо айдастаа орж исэн. Гэхдээ нөгөө спонсорууд маань хэлдэг шээ. Спонсорын өмнө yes гэж хэлж явах хэрэгтэй гэд. Тэгээд бэлэн биш байсан ч гэсэн yes гэж хэлээд анх орж исэн. Тэгээд даваад гарсны дараа надад би одоо урамшууллаа автсан, өөрийн цалинтай болсон, өөрийн багтаа болсон, дараагийн төлөвлөгөөгөө гаргаад сууж исэн. Тийм болохоор яг энд одоо шинээр ороод ирсэн. Одоо манай цолын сорилт эхлэж штэ тий. За одоо яа тийм болоо гэд эргэлзэж байгаа хүн байх юм бол ерөөсөө цолны сорилтанд эргэлзэх юмгүй шууд ороорой гэж хэлмээрээ тэрний дараа биднэрт баг команд бий болцсон байдаг, туршлагатай болцсон байдаг. Зөндөө олон ийм наазах нь хэрэглээгээс олцсон байдаг. Тэгээ дараагийн зүйл рүү ороход бэлэн болцсон байдаг. Тийм болохоор та нар маань анхны цолны сорилтонд орох чавал эргэлзэлгүй ороорой. Зөндөө олон гоё зүйл хүлээж байгаа спонсорууд маань таныг
чадхыг мэддэг учраас тэр зүйлийг санал болгосон байдаг. Тийм учраас эргэлзэлгүй бас шийдвэрээ бас гаргаж байгаарай гэж хэлмээр байна. За тэгээд Atomic-ийн одоо анхны цолыг аваад тэгээд ер нь тэр USB амьдралын зохиол гэдэг зүйлээ бичиж эхэлжсэн. За тэгээ 23 оноос хойш 23 оны 11 сараас хойш ер нь ингээд бичиж эхэлсэн гэсэн үг. Тэгээд би өмнө нь бол ингээд мөрөөдөл биелүүлдэг дэвтэр гэдэг нь харагдаж байна. Энэ дэвтрийг хөтөлж үзчихлээ. 10 жилээ, 5 жилээ, сараа 7 хоногоо ингээд төлөвлөөд үзчихлээ. За тэгээд нөгөө амьдралын тойргоо бас ингээд зурж исэн. За дундуур нь бас үедээ ч гэсэн би мөрөөдлөөс хамбар гэдэг зүйлээ ватум цаасан дээр хийгээд биччихлээ, мөрөөдчихлээ. За тэгээд мөрөөдлийн самбарыг чинь би тэгээ ийш тийшээ айгүй олон удаа наашаа цаашаа нүүсэн учраас мөрөөдлийн тэр нөгөө нэг мөрөөдлийн самбар маань тэгэл хаягдчихж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь байнга авч явж идэг дэвтэр дээрээ бичмээр ч юм уу гэд энэ хамгийн арах нь миний одоо манайхан бас сайн мэдэндээ миний том улаан дэвтэр байдаг. Тэрэн дээрээ нөгөө тойргоо зураад одоо тойргууд дээр нөгөө эрүүл мэнд одоо юу гэдэг тэр болгон дээрээ зураг тавиад за би ийм болно гэд тухайн зургуудаа тавьдаг ч юм уу. Яг энэ дээр болохоор яг нөгөө одоо Amway-ийн бас бүтээгдэхүүнд орцсон л явжлаа л да. Яг ингээд явж исэн. Тэгээд яг ингээд надад тохирсон дэвтэр, надад тохирсон төлөвлөлт олдохгүйсэн. Тэгээд би хэдийгээр Atomic орсон ч гэсэн эхлээд бас яг энэ төлөвлөлтөө ч юм уу ахаа шин зүйл хийх гээд бас л ингээд юм хайгаад хайж явахт үедээ яадаг вэ гэхээр одоо ингээд маш олон коучуд, маш олон хүний сургалтууд байдаг болсон. Тэгэхээр яг тэр сургалтуудад ингээд худлаа үнэн 20,000, 50,000 гээл худлаа үнэ мөнгө өгөөд ингээд хүний бизнесийг хөгжүүлээд явдаг гэсэн. Тэгээд нэг өдөр Золзоо спонсор надад хэлчихсэн. Жавзаа ихчээ та системдээ ороо. Та ингээд битгий эндээс юм хайгаад байгаа чи энэ дотор бүх юм чинь байгаа штэ гэж хэлтэн. Би бас нэг шүүмжил одоо авах дург хүнээс үг авахтаа бас жаахан тийм хүн байхгүй. Тэгээд тухайн үедээ бол ингээд зөрөөд гараад явжсэн аа. Эргээд гэртээ очиод ботсон чинь нэрээ ч тийм юм болов гэдэг бодол төрөө тухайн үедээ би бас спонсороос уучлаарай тийм байсан юм байна гэд. Тэгээ би ерөөс системээс огт гараагүй энэ төлөвлөлтийн дэвтрээ хөтлөөд ихсэн чинь эхлээд би хөтлөөл за би энэ багта энэ сард би 6 бизнес гишүүнтэй болно гэд бичсэн чинь тэр дараа сард нь яг болцсон байсан. Тэгэл энэ дэвтэр маань өөр ингээд бүх зүйлээ багтаагаад өгсөн. Бид нар одоо аль цоолонд хэдий төрхөө ямар цалин урамшуултаа болох вэ гэд бүх зүйлийг бүрэн ингээд бичээд өгсөн байдаг. Учраас маш хялбар. Ерөөсөө миний нөгөө энэ тэндээс хайгаад одоо юу яагаад төлбөр төлөөд бусдад ингээд орлого олуулаад хайгаад байсан зүйл маань ерөөсөө 3,500 төгрөгийн үнэтэй ингээд байжсэн. Энэ дотор 3,500-аар худалдаж авч байгаа боловч бид нар энэ өөрөө бидний 250 саяыг бүтээх үнцийг өөрөө энэ дотор агуулгадж байгаа. Энэ дотор маш том агуулга байдаг. Тэгэхээр бид нар энийг өдөр тутамдаа 8 дадлаа чеклээд сар болгон амьдралынхаа тойргийг зураад дараа сард нь үнэлээд спонсоруудаа үнэлүүлээд дараа сарын анхаарах зүйлээ хийгээд байх юм бол ийм дэвтэр маань биднийг инфрал цолонд өргөх дэвтэр байна гэдгийг хаалт харсан баг. Тэгээ одоо би ингээд сошиал дээр зөндөө олон менторуудын хувь хүний гой номнууд юунууд ингээд сургалтууд явж байгаа. За энэ биш гэдгийг мэдсэн. Ерөөсөө одоо тэрийг харахаа байсан. Ерөөсөө энэ бидний маш том ментор байна. Тэгэхээр би нөгөө мөрөөдөл зорилгоо хайгаад ингээд гүгэл ийсэн ирээд яваад исэн хүн чинь ирсэн зүйлээ Atomic орж ирээд олсон. Тэр бол энэ дэвтэр байгаа. Энэ дэвтэр дээр бичсэн болгон ер нь биелдэг. За тэгээ би сайн нөгөө дээр амьдралын зохиолоо ярьсан. Тэгэнгүүтээ би яг энэ мөрөөдлийн дэвтрүүдээ эргээд гаргаад ингээд уншаад суулаа. Тэгсэн чинь ингэж байгаа ахгүй би өмнөхөө сүлжээний бизнес цол авахдаа би ийм хувцастай ингэж гарч цолоо авна гэдгийг бичсэн байсан. Тэгээ ингээд бодсон чинь би 2023 оны 11 сард эхний цолоо аваад тайзан дээр өмсч гарсан хувцас маань яг миний мөрөөдлийн дэвтэр дээрээ бичсэн хувцас байсан. Тэгэхээр ерөөс юм тийм санаандгүй биш байд юм билээ. За тэгээ нэг сард би ширэн цолоо хамгаалаад одоо ширэнгүүдээр бид нар одоо нөхдөд очиод цолоо спонсор маань аваа ширэнгүүдийн уулзалт хийгээд тэгээ нөхд чинь ямар гоё юм бэ? Энд л яста хаустай болмоор. За энд хаустай болъё гэд ирсэн байсан. Тэгээ 2 сард яг тэрийг бичхдээ би яг 2030 одоо 20 онд бичсэн миний
одоо мөрөөдлийн амьдралын зохиолын юу байгаад байгаа хгүй. Тэгсэн чинь 30 оноо би бичсэн байгаад байгаа. Тэгсэн чинь нүвтдэх 2 давхар гантик шиг цагаан хаалсандаа гэж бичсэн байгаад байгаа хгүй. Тэгэхээр би ерөөсөн нүвтэд л угаасаа ингээд 5 жилийн өмнө би нүвтэд би хаустай болно гэдгээ би даалт ухамсараараа кодцсон байсан юм байна. 5 жилийн дараа би нүвтдээ очиод тэр бичсэн зүйлээ би мартсан байгаа шүү дээ. Мартсан мөртлөө би нүвтэд хаустай болно гэд яриад явдаг маань өөрөө би бичээд мартсан. Гэхдээ миний энэ даалт ухамсарт энэ маань кодлогдсон намайг замчлаа л тий. Би 5 жилийн өмнө биччихсэн бол 5 жилийн дараа би нүвтдээ очиж илүү тодор би энэ хавьд ийм байшин гэдэг илүү тод томруунаар нүвтийг дүрслээд авчиж байгаа байхгүй. Тэгвэл 5 жилийн дараа би тэнд амьдарч явах бүрэн боломжтой юм байна гэдгийг олж харсан. За тэгээд жил болгоны одоо 12 сарын 31-нд яг өнгөрсөн жилээ дүгнээд одоо энэ амьдралын зохиолоо бичих юм хвшлийг би болгоод өнгөрсөн жил яг энийгээ бичсэн. Тэр зүйл маань яг биелсэн. Би энэ цолондоо хүрээд ингэж явна гэдэг төлөвлөгөөнүүд маань биелсэн. За яг тийм болохоор хүн айгүй ингээд урам зориг авд юм байлээ. Тэгээд сая бас яг 12 сарын 31-нд энэ дэвтрээ аваад төлөвлөгөөгөө ингээд би бичсэн байсан дэвтрээ центр дээр орхисон байсан. Тэгтээ би яасан бэ гэхээр одоо энэ дээр нөгөө юу байдаг штэ. Энэ дээр нөгөө нэг цолны төлөвлөгөө байдаг те. Тэгэхээр тэр цолны төлөвлөгөөгөө би нөгөө өмнө бичснээ бас санахгүй байгаа даа. Тэгэнгүүтлээ цолны төлөвлөгөөгөө бичлээ. Тэгээд эргээд нөгөө өмнө бичсэнтэйгээ харьцуулаад өөрийнхөө одоо нөгөө анх орлогыг харсан чинь яг л тэр орлогоо бичсэн байгаа даахгүй. Тэгэхээр ерөөсөө л энэ болох хэвээр болтдсон байна. Хичнээн хүмүүстэй спонсоруудтайгаа яриад төлөвлөсөн ч гэсэн би хард өнгөөрөө хараагүй мөртлөө энэ зүйлийг би бичиж болох юм байна гэдэг зүйлийг олж харсан. Тэгэхээр ерөөсөө бичих ёстой юм байна. Манай ерөнхийлөгч хэлдэгтэй ерөөсөө амьдралын зохиолоо 5-10 жилээр толгойдоо амьдралын зохиолоо зургал тэрийг бусдад ерөөсөө ингэж түгээ хэл гэдэг. Тэгэхээр яг түгээгээд хэлээд явж байгаа дэлхийн ертөнцид бид нар захиалгаа өгөө дэлхийн ертөнцид өөрийнхөө дуу хоолойг цуурайтуулж чадчихна. Тэгэнгүүт бид нар ингэж толгойд ингэж зурс гээл стандараа галзуурмаар мөрөөдлөд орж ирдэг ш. Тэнгүүт бид нар яадаг би ийм амьдралыг би ёстой чадахгүйгээд энийг стоп хийчихдэг. Тэнгүүт хорвоод энэ хүн энийг хүсэхгүй байгаа юм бол би энийг биелүүлэхгүй гэдэг зүйлийг хэлдэм байна л да. Тэнгүүт юу вэ гэхээр ерөөсөө бидний энэ тархинд орж ирж л байгаа бол тэр биелэх боломжтой. Ерөнхийлөгч маань хэлдэг ш. 1% боломжтой зүйл дээр бид нэр 99% хичээл зүтгэл тууштай байдлыг гаргуул бүтнээ болно гэдэг. Тэгвэл таны толгойд багтж байгаа зүйл биелэх боломжтой. Тэгэхээр та тэрнээсээ битгий зүгээр бичээд үйлдээд өдөр болгон тэр дадлаа хэрэгжүүлээд болноо. Тэгэхээр миний хувьд гэх юм бол одоо би 2025 онд бол ширингээ хамгаалалтаа хийгээд Star Master-ийн хамгаалтыг дуусгаад 25 онд Royal-цол, 27 онд Crown, 28 онд Imperial цолыг хамгаалнаа гэдэг төлөвлөгөөгөө гаргасан байгаа. За тэгэхээр бид нар бас нөгөө туул спонсор маань өнгөрсөн жил Diamond Master-аа хамгаалаад workshop бид нар далаа дээр багаар хийжсэн. За энэ үед би бас өөрөө нэг юм одоо юу хийжсэн. Дасгал ажлыг бас багийнхан дондаа хийжсэн. Энэ юу вэ гэхээр одоо хүний төгс өдөр гэж байдаг. За миний төгс өдөр бол 2029 оны 1 сарын 1-нд энийгээ би бичсэн. Энэ бичгээс өмнө одоо толгойдоо зураглаад бодоод яг ингээд болж байгаагаар боддоор бодоод тэрийгэ бичээд ингээд тавьсан байгаа. Тэгэхээр тэр яг дасгалыг багийнхнаараа хийлгээд бүгдээрээ бичээд авчихсан байгаа. Тэгэхээр би 28 онд Imperial Master болчих юм чинь 29 оны 1 сарын 1 юм бол миний амьдралын төгс өдөр, миний цаашаага нөгөө нэг аз жаргалтай гоё амьдралын эхлэл болсон өдөр байна гэдгийг бичсэн. За тэрнийхээ бэлэгдлийг ч яагаад тэр өдрүүдэд ингээд заримдаа ингээд нөгөө урам хугарсан, шантарсан, урам зориггүй болсон үедээ яг нүдэн айна тэр өдрөө төсөөлөн боддог. Тэгэхээр ингээд маш гоё урам зориг аваад би энд хүрэх юм чинь өнөөдрийн энэ зүйл байх ёстой зүйл гэж бодоод ухахгүйгээр урагшилдаг. За ингээд энэ дээр одоо миний мөрөөдлүүдэд бичсэн одоо амьдралын зохиол дээр бичсэн зүйлүүд харагдаж байна. За дээр нь манай багийнхан бас энэ төлөвлөгөөгөө бичээд хамтдаа урагшилж явж байгаа. За тэгэхээр мөрөөдлөө хөөх зоригтой болсон цагт мөрөөдөл биелдэг гэдэг үг надад маш гоё санагдсан. Тэгэхээр
Энэ мөрөөдөд бид нар гой мөрөөдөө суугаад байвал хизээч тэр зүйл биелдэггүй. Мөрөөдлөөсөө бид нар айдаг. Тэгвэл тэрнийг төлөө зүтгээ гэдэг шийдвэр гаргасан үед мөрөөдөл маань баг багаар биелж эхэлдэг. За одоо энд ингээд би сая ярьсан шүү дээ нөгөө юун дээр би Slim Body Challenge-ийг хэрэгжүүлээд би энэ ментор болно гэдэг миний том одоо гоё зорилго passion гэдэг. Гэхдээ ингээд гал хүсэл тэр хүсэл маань энд байж байна. За тэгээд би 90 кг жинтэй байсан бол би яг Slim Body Challenge-ийг багтаа хэрэгжүүлээд 75 кг жинтэй болсон. Гэхдээ илүү эрүүлэлээр одоо бидний одоо дотор өөхөлтөнд багасах, булчингийн масс нь нэмэгдэх, холестерин буурах гэдэг ч юм уу аппаратын дээрээ үзээд ингээд сарын дараа гэхэд хүртэл ингээд маш гоё одоо алюминий желий гэхэд хүртэл бэлхүүсийг маш гоё нарийсгаж өгдөг ингээд айгүй гоё үр дүнгуудыг үзүүлдэг. Тэгэхээр нөгөө бид нар яадаг вэ гэхээр мэдээж би одоо жингээ маш удаан хугацаанд нэмсэн байгаа даа. Тэгвэл маш хурдан хугацаанд тасна гэдэг. Гэтэл энэ маань жингээс илүү атомигийн бүтээгдэхүүнийг жин зохицуулах бүтээгдэхүүнийг хэрэглэж явахдаа яадаг вэ гэхээр хүний нөгөө тойрог гэдэг зүйл маш гоё басалж өгдөг. Тэгэхээр тэр маань яаж вэ гэхээр эрүүлжиж бид нар жингээ хайж яана гэдэг зүйл. Түүнээс биш ингээд маш хурдан эрчимтэйгээр гот эртэл олон хил хасна гэдэг маань бид нар өөхөл булчингийн масаал алдаал нөгөө өөх нь хിവэрээ. Тэгээ эргээд юм хэрэглэхэд боллоо буцаад нөгөө хэд дахин одоо жингээ нэмдэг асуудал чи энэ дээр байд юм байна. Тэгэхээр манай атомигийн одоо жин зохицуулах бүтээгдэхүүний хувьд гэх юм бол болсон ч гэсэн одоо би яг үнэхээр бүтээгдэхүүнүүдээ ингээ хэрэглэхгүй bijэл гарan болцсон байгаа ч гэсэн мэдээж одоо хүний идэж уух амьдралын маягаас ахуулаад 1-2 хэлээр хэлбэлцгээс биш ахиад нөгөө төтөг адилхан бүүм ээж жин нэмэх нь гайг болцсон байгаа таахгүй. Тэгээд би одоо 7 сарын 2-нд чэж өрөө аялна. Тэгэхээр тэрнээс өмнө би жингээ хассан байх хэвээр. Тэгээд зориг тавиад яг мөрөөдлийнхөө жинд очихоор ингээд хичээгээд эхэлсэн байгаа. Тэгээд яг би яг 2024 онд ингээд нэг атомигийн амжилттай актемийн тайзан дээр энэ туршлага бас ярьж ирсэн. Тэгээд ямар байсан одоо ямар болсон гэдэг одоо өөрийнхөө өөрчлөлтийг бас хүмүүст хуваалцж байсан. За тэгээд ирээдүйд би юу вэ гэхээр ерөөсөө одоо бидний амьдралын хэв маяг ерөөсөө бид нэр эрүүл байх хэрэгтэй гэдэг зүйл дээр очицээд байгаа. Тэгэхээр маргаашийн одоо ангаах ухаан зөв хооллолт юм а гэд бид нэр амаараа им оруулах биш амаараа зөв зохистой шин зэжээлээ оруулах хэрэгтэй. Тэгэхээр энэ чиглэл дээр би хүмүүст маш сайн мэдлэг олгох юм байна. Тэгээд атомоогоос тэтгэвртэй гарчаар гоё клуб дээрээ л ингээл хүмүүст гоё зөвлөгөө өгөөд ингээд гоё байж гэн гэдэг ийм зүйлийг би өдөр болгон толгойдоо боддог. Тэгэхээр хүмүүст энэ мэдлэгийг олгохын тулд би өөрөө энэ мэргэжлийн хүмүүс биш учраас Royal Master болчоод ангаахын шилжихуйн их сургуульд одоо шин зэжээл судлаачаар суралцсан. За тэгээд өөрийнх нь клубыг нээгээд мэдээж одоо амьдралын боломжгүй яг одоо ингээд хичээгээд явж байгаа яг надтай адилхан зовлон туулсан юм энэ хүмүүст би бүр үн төлбөргүйгээр өөрчилж өгнө гэж боддог. Цаашаага өөрийгөө хөгжүүлэх гэсэн хүмүүст ирээдүйн зорилгыг таниулъя. Тэгээ бүх төрлийн одоо дасгал хөдөлгөөн хийдэг, ирээ шеф буурга уудаг, зөв зохистой хооллолтой тэгээ шимт хичээлээ зөв авч чаддаг эрүүл ийм ээжүүдийг би болохыг хүсдэг. Ээж нэг хүү өөрчлөгдөхөд гэр бүл 100% өөрчлөгдөг. Тэгэхээр олон ээжүүдийн одоо сэтгэлд гал асаах мөрөөдөл зорилготой байдаг. Тэгэхээр олон ээжүүдийн мөрөөдлийг асааж олон ээжүүдэд одоо боломжийг олгосноор тэр олон ээжүүдийн цаанд байгаа хүүхдүүдийн ирээдүйд маш том өөрчлөлтийг гаргах чадна гэж боддог. Тэгэхээр миний ирээдүйн зорилго бол би маш том гоё Slim Body хөтөлбөр хэрэгжүүлдэг том клуб нээгээд эндээ олон ээжүүдэд хүсэл мөрөөдлийг түгээнд олон одоо учраа олохгүй гаргалгаа олохгүй байгаа ээжүүдэд зөвлөгөө өгдөг ийм хүн болоод сууж яана гэж мөрөөддөг. Тэгэхээр тархинд багтсан бүх зүйл биелэх боломжтой байдгаа. Тийм болохоор та нар маань цаг алдахгүй шийдвэрээ гаргасан бол амьдралын зохиолоо айхгүйгээр санаа зовхгүйгээр бичээрэй, хүмүүст яриарай, дэлхийн ертөнцид захиалга өгөөрэй, дуу хоолойгоо цууратуулаарай. Тэгэх юм бол бидний мөрөөдлийг дэлхийн ертөнд сонсно, захиалгандаа хүлээж авна. Тэрийг нь биелүүлэхийн төлөө дэлхийн ертөнд бидний төлөө ажиллах болно. Тэгэхээр бид нар ч бас яг энэхээ төлөө ажиллах ёстой. За тэгээд ерөөсөө эндээс би юу базаад дүгнээд хэлэх гээд байна вэ гэхээр бид нар зөв зүйлдээ тууштай байж чадах юм бол үр дүн гарнаа. Хичнээн хичээгээд
буруу зүйл цаг зарцуулаад байх юм бол хичээгээд ч үр дүн гардаггүй. Тэгэхээр зөв сонголт, зөв зүйлийг маш сайн судалж хийгээрэй. Тэгэхээр миний хувьд гэх юм бол миний амьдралыг өөрчилсөн амьдралын хамгийн том бэлэг бол Atomy. Тэгэхээр энэ олон бэрхшээлүүд, энэ олон асуудлууд намайг Atomy бизнестэй учруулах гэж надад тохиолдсон юм байна гэж боддог. Тэгэхээр одоо нөгөө 40 наснаас амьдрал эхэлдэг. Одоо яг миний гоё амьдрал эхэлж байна. Зөндөө олон гэрэлтэй ирээдүй хүлээж байгаа. Тийм болохоор бүгдээрээ ирээдүйдээ итгэлтэйгээр урам зоригтойгоор урагшлаарай. Тэгэхээр бидний ялангуяа эмэгтэйчүүдийн энэ дотор бүр ингээд бид нар төсөөлж чадахгүй хүч чадал байдаг гэж. Тэгэхээр тэр дотоод хүчиндээ бүгдээрээ итгээд урагшлаарай гэж та бүхэндээ хүсье. Тэгээд миний энэ удаан яриа, энэ амьдралын төвхийг анхааралтай сонссон та бүхэндээ баярлалаа. За тэгээд энэ хүрээ миний амьдралын зохиол маань дуусчаа. Тэгээд энэчлийн Atomy-гийн бас өрөө үг маань үгийн хүч хязгааргүй мөрөөдлөө бодит болгох гэж байгаа. Тэгэхээр мөрөөдлөө бичээрэй, зарлаарай, мөрөөдлөө бодит болгоорой. За та нартай баярлалаа. За Лавзансөрн Sharon Rose мастрынхаа бүгдээрээ зорилго мөрөөдлийг нь сонслоо. За тэгээд мэдээж толгойдоо бодсон зүйлээ дэвтэр дээрээ бичээд тэгээд зөв зам дээрээ бүгдээрээ явж байгаа учраас мөрөөдлөө бүгдээрээ бодит болгоход цаг хугацаа хичээл зүтгэлүүлсэн байна. За бүгдээрээ хамтдаа өрөө үгээ хэлээд өнөөдрийнхөө семинарыг дуусгацгаая. За бүгднгийнх нь дуу бий нэг. За микрофоноо бүгдээрээ нээцгээгээрээ өрөө үгээ бүгдээрээ хамтдаа хэлцгээе. Өрөөндөө бишгээд гараад ихэл зүрхсэлийг ирэмлэж юм болоо өдөртөө итгэл бацавсаж гараагаар амжилт. За 3500 амьдралын зохиолоо бүгдээрээ маш сайн бичгэнэ шүү. Бичсэн юм болгон биелдэг ичдтэй дэвтэр байгаа. Тэгэхээр сайтт маань оюуна багнуурыг худалдаалагдж байгаа. Тэгээ бүгд юм ойлгомжтой монгол хэлээр өгдөг учраас наагаад оюуна зориглоод ирээдүйхээ төсөөлж чадахгүй байгаа. Мөрөөдлүүдээ бүгдээрээ бичцгээгээрээ танд амжилт хүсье. Монголыг өөрчилсөн байлдан дагуулдаг эмэгтэйчүүд алцгаагаараа гэж хэлье. За тэгээд YouTube-д хадгалагдах учраас та нар маань дахин сонсож, дахин үзэж, партнеруудаа хуваалцаж болно. Баярлалаа. Баяртай.